За хайдаг баг. Хей, за сайн болтгоо. Юу сайн ажил сайн уу? Ажил сайн. Амьдрал сайн. Чиний ажил сайн уу? Тэжгүй шүү. Баахан Google байна уу? Марафонд гүйсэн гэсэн. Би нэр марафонд гүйсэн шүү дээ. Хэдэг байсан? 10 км. Анх удаа 10 км-д гүйж үзсэн. Сайн л гүйсэн юм шиг байлаа. Медаль авсан шүү дээ. Ямар лаа. Энэ монголчуудын зохион байгуулсан. Монголчуудын Солонгос дахь тийм монголчуудын гүдэг аюу. Монголчууд зохион байгуулсан. Тийм, монголчууд зохион байгуулсан. Тэгээд монголчуудын гүдэг клуб байт юм лээ. Танаар сайн сайхан 100 юу хэд төлөвлөж чинь да. Байжлаа да. Ажиллаа гээл тий. 100 Солонгостой байх уу? Солонгос, Монгол, тэгэл Америк жоохон бас юу ихтэй байна. Трип үү? Тий, трип. Аялал жоох ихтэй байна тий. Ажиллаа. За тэгэхээр хоёулаа өнгөрсөн 7 хоногт чинь дугаар оруулаагүй. Тэгээд ер нь 2-7 хоногийн дугаарыг бацъя гэж шийдсэн байгаа. Тэгээд ер нь маш олон зүйлсүүд болж өнгөрлөө. Маш олон компаниудын IPO хийж байгаа шиг байна. Маш олон AI-ууд гарч ирлээ. AI-ийн юу одоо хөгжүүлэгдсэн хувилбарууд бол гарч ирлээ. За тэгээд дээрээс нь олон ивентүүд боллоо. Тэгээд шууд хоёлаа мэдэрэг орцгоё гэж бодож байна. Let's go. За тэгэхээр миний сонгож ярихаар бэлдсэн мэдээг би ямар одоо 4-5 мэдээг авсан бэ гэхээр хамгийн ихнийх нь бол энэ Дональд Трамп дээрээс нь цагаан ордонтой холбоотой мэдээлэл байгаа. Тэгээд ер нь хоёлаа өнгөрсөн онуудад өнгөрсөн саруудад юу гэлөө ярьж ирсэн бэ гэхээр юутай холбоотой хэмэл оюуны регуляшн буюу хэмэл оюуны одоо эрх зүйн орчинтой холбоотой асуудлуудыг нэлээд хүндэж гарч ирсэн. Тэгээд яг энэ Дональд Трампын бүгд найрамд хятад ард улсад айлчлалтайгаар холбоотойгоор нэг анхаарал татуулсан мэдээ болсон. Тэр нь юу байваа гэхээр саяны хүртэл яригдчихсэн 2026 оны 5 дугаар сард нэлээд бас бэлтгэгдсэн цагаан ордны AI Executive Order буюу одоо энэ захирамж батлагдах байсан. Энэ нь болохоор юунд зориулж батлагдах вэ гэхээр цагаан ордны зүгээс хэмэл оюуны компаниудад тавигдах одоо шаардлагуудыг бол нэлээд тавьж өгсөн байсан энэ executive order дээр жишээлх юм бол ер нь компаниуд хүчрэг AI модулуудыг гаргахдаа заавал цагаан ордноос одоо цагаан ордон болон засгийн газарт бол заавал мэдэгдэнэ. Хоёрдугаар гэх юм бол нөгөө cyber security буюу одоо мэдээллийн аюулгүй байдлын эрсдлийг заавал шалгана. Frontier AI модулууд болохоор хамгийн дэвшилтэд AI системүүдийг бол цагаан ордны тусламжтайгаар хянах. Дөрөвдүгээрт нь бол үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийн дагуу хэмэл оюун ухааныг гаргана гэсэн юм захирамжийг боловсруулсан байсан. Тэгээ энэ дээр бас Дональд Трамп энэ айлчлалын өмнө бас гарын үсэг зурх байсан боловч түр хойшлуулад 5 сард бол энэ захирамж багтлагдах байсан боловч яг тухайн өдрөө бол цагаан ордны зүгээс мэдэгдэл хийгээд яг үндсэндээ яг тухайн мөчд бол Дональд Трамп гар үсэг зурхгүй гэсэн гар үсэг зурхуугаар хойшлуулсан гэдэг мэдээлэл бол татсан. За тэгээд энд юуг ер нь судлаачид энд юуг одоо ингээд хоригдуулчваа. Яагаад энэ батлагдсангүй гэхээр ер нь бол Дональд Трамп яг энэ юуны хэмэл оюуны хуульчлал дээр бол жоохон эсрэг байр суурьтай болоод байгаа. Тэгээ ялангуяа хятад альчсныхаа дараа ч гэсэн юуг илүү мэдэгдсэн бэ гэхээр нэгдүгээрт бол энэ хэмэл оюун ухааны компаниуд, технологийн компаниуд бол хятад хятадтай өрсөлдөх хэмжээг нь бол илүү нэмэгдүүлэх ёстой гэд яагаад гэх юм бол энэ дээр айлчлалт бол Tim Cook болон SpaceX-ийн одоо Elon Musk зэрэг тэргүүтэй технологийн том аграр компаниудын төлөөлөгчдийг авч уулзсан байгаа. Тэгэхээр энэ дээр мэдээж яригдсан зүйлс нь бол хэмэл оюун ухааны өрсөлдөөний талаар асуудал байсан. Тэгээд энэ дээр нэгдүгээр одоо юу нь бол энэ хятад болон Америкийн хоорондын технологийн өрсөлдөөний энэ өрсөлдөөний шин чанартайгаар энэ executive order-ыг бол захирамжийг батлагдахаас бол одоо эсэргүүцтэй илэрхийллээ гэж ахшгүй. Хоёрдугаар гэх юм бол ер нь ийм регуляшны энэ эхэлчих юм бол энэ регуляшны асуудал бол дуусахгүй гэсэн мэдээлэлүүд бол ярилцсан. Өөрөөр хэлэх юм бол ийм захирамжууд гараал энэ нэгээр нэмэгдээл за энэ нь ингээд бүр яг албан ёсны хууль одоо болтлоо ингээд гарах хэмжээний ийм регуляшнууд бол олон давтагдана гэсэн байр суурьтайгаар бол энэ executive order-ыг бол юу ялаа цуцаллаа гэсэн хойшлууллаа гэсэн мэдээллүүдийг бол яригдчихсэн. За тэгээд ерөнхийдөө бол хятад дахь айлчлал гэх ярингууд энэ дээр бас Jensen Huang энэ айлчлалаас оролцсон байгаа. Jensen Huang-ийн оролцсондоор холбоотойгоор бол Nvidia-гийн хятадтай харилцаа бол нэлээд бас жоохон юутай болж ирсэн, жоохон чанга болж ирсэн. Nvidia-гийн зүгээс бол Jensen Huang одоо зах зээлийн хувьд бол хятад бол хамгийн том одоо зах зээлийн хэвээр хятад бол зах зээлийн одоо хамгийн том худалдаа өгч хэвээр байна гэсэн болвол яг айлчлалын дараагаар бол хятадын зүгээс бол Nvidia-гийн зарим нэг төрлийн одоо чипүүдийг бас хязгаарласан байгаа. Тэгээ энэ бас нэлээд одоо технологийн салбарынхныг донслогсон айлчлал болж одоо өнгөрлөө. Jensen Huang арт юу айлчлалын үеэр
хятад хоолнууд идээд явчихсан. Нэлээд л тийм нөгөө маркетингийн шин чанартай том зүйлсүүдийг PR нэлээд хийх шиг боллоо. Тэгээд нөгөө хин ч гэсэн Тим Кук ч гэсэн нэлээд анхааралд нь орж одоо явах шиг боллоо. Elon Musk ялангуяа IPO-тэй холбоотойгоор IPO-ийн мэдээлэлээр холбоотойгоор хятадтай түншүүдэ хайсан бас мэдээлэл гарч ирсэн. Jensen Huang тэгээ нөгөө Carnegie Mellon их сургуулийг төгссөн шүү дээ. Тэгээд сая бас яг нөгөө төгсөлтөн дээр нь очиж оролцсон тий. Тэрийг би бас бүтээвчсэн. Айгуу таалагдсан юм нь бол бас тэр тэгээд ингээд урдаа бүр ингээд юу ч тахгүй. Ерөнхийдөө нэг тиймэрхүү яриагч нь ингээд яг одоо алидын превенттэй бэлтгэсэн үгтэй ингээд ярьдаг. Манай хүн бүр яг дотроосоо бүр сэтгэлээс шууд яриад тэгээд ямар ч тийм юуг автоматар байсан. Тэр нэлийн viral болсон тий. Би бол бүр motivational бас тий. Айгуу motivational тий. Айгуу сонирхож тэрийг үзсэн шүү. За тэгээд нэг айлчлал өрөөнд бол мэдээж том зүйлсүүд ингээд яригдсан анхаарал татгууц мэдээлэл энэ байла. Хоёрдугаарт нь хэмэл хойлоо яг энэ 2 дугаарын өмнө бол ярьжсэн. Ер нь 100-ны хамгийн том хэмэл оюуны маргаан гэд хойлоо бараг цололж исэн. Тэгээд энэ маргаан юуны толгой маргаан байсныг одоо хайлтхан сануулхад бол Elon Musk болон Sam Altman хоёртой холбоотойгоор яг OpenAI-ийн үйл ажиллагаа нь бол одоо эсрэг чиглэлд иргэсэн юм уу ашигын төлөө болсон гэсэн маргаан байсан. Энэ маргаан бол ер нь бол шийдэгдэж байна. Калифорнигийн шүүхтэр байсан энэ маргаан бол 2 цаг ч хүрээгүй барыг шийдэгдсэн. Тэгээ ямар учир шалтгаанаас шийдэгдвэ гэхээр ер нь бол OpenAI-ийн тал шийдэгдсэн. Тэгэд учир шалтгааныг нь яг ингээд нөгөө хэлсэн үгийг ингээд орчуулаад харах юм бол ер нь энэ нөгөө хэрэг одоо хэлэлцэх ёстой хугацаанаас бол хит холцсон гэдэг мэдээллийг бол өгөөд энэ одоо хэргийг бол хэрэгсэхгүй болгосон Калифорнигийн шүүхээс. Гэхдээ бас судлаачид юу гэж үзэж байгаа гэхээр яг үүндээ хариулт нь бол яг гарч ирсэнгүй те. Яг OpenAI ашигын төлөө болсон юм уу, үйл ажиллагаанаас урвсан юм уу, хүн төрөлхтний эсрэг чиглэлтэй ажиллаад байна уу гэдгийг бол юугаагүй хариулт бол өгөөгүй. Дээрээс нь Маск бас энэ дээр апил хийгээд бол энэ мэдээллийг бол давзаална гэдэг илэрхийлсэн гэдэг одоо мэдээлэл илэрхийлэхдээ бас энэ нөгөө нэг зөвхөн одоо энэ цаг хугацаанд нь цаг хугацаанд л хэрэгсэхгүй байгаа болохоос ш яг энэ асуудал бол үргэлжилсэн шүүхийн үйл ажиллагааны үеэр бол энэ асуудлыг бол авч үзэх ёстой гэдэг одоо учир шалтгааныг бол Elon Musk-ын зүгээс бол хөндөж гаргаж ирж байсан. Тэгээ энэ ч гэсэн ер нь явж энэ баг OpenAI-ийн бас буруу тийшээ ирэх нү гэдэг нийтийн хардлагыг бол бас үүсгээд байгаа юм билий. Бас бүрч дуусаагүй байгаа юм тийм. Бас бүрч дуусаагүй. Гэхдээ яг шүүхийн юу бол одоо хэргийг бол хэрэгсэхгүй болгоцсон. Тэгээ давжаалдах шатны шүүхээр ороод бас ямар үр дүнтэй гарах нь уу гэдэг нь бол тодорхойгүй байгаа юм билээ. Дараагийн мэдээ нь бол Google-тэй холбоотой мэдээлэлээс хоёулаа бараг сарын өмнө бол Google-тэй холбоотой Google-ийн нөгөө нэг монополийн мэдээг бол ярьж ирсэн тийм. Ер нь бол одоо search engine буюу одоо хамгийн түүхэнд хамгийн search монополиг бол дангаараа эзэмшигтэй хууль бусаар эзэмшсэн гэдэг асуудлыг бол хөндөж ярьж ирсэн. Тэгээ энэ 2020 оноос эхлээд энэ DOJ буюу одоо энэ Justice Department-д бол энэ хэрэг эхлээд явж ирсэн. Тэгээ энэ гол үндсэн шалтгаан гэх юм бол хайлтын одоо системийн зах зээлийг бол хууль бусаар авсан. Дээрээс нь Apple, Samsung зэрэг одоо компаниудтай хууль бусаар одоо мөнгө их хэмжээний одоо мөнгөнд өгч өрсөлдөгчтэй бол одоо өрсөлдөгчдөө одоо бут зогсон гэдэг асуудлыг бол ярьж ирсэн. Тэгээ энэ дээр бол шүүхийн шийдвэр гарсан. Ерөнхийдөө бол шүүхийн шийдвэр айхтар хүнд бол гараагүй. Гэхдээ Google-д бол ямар мэдээлэл хийж өгсөн бэ гэхээр мэдээж бол нөгөө хуулийн өмнө ярьж ирсэн Google Chrome-ийн үйл ажиллагааг бол одоо салгахын зүйтэй. Мөн дээрээс энэ нөгөө өрсөлдөгчдөө илүү боломж олох үүднээс Samsung, Apple зэрэг компаниудад ингэж мөнгө өгч одоо өөрийнхөө байр суурийг эзлэх нь бол буруу гэдэг асуудлыг бол ингээд шүүхэн зүгээс бол Google санал болгосон. Гэхдээ Google дахиад өнгөрсөн 7 хоногт бол давал заалтсан байна. Тэг ямар шалтгаанаас давал заалт вэ гэдэг дээр хамгийн үндсэн шалтгаан нь бол юу гэсэн бэ гэхээр Apple одоо Samsung зэрэг одоо томоохон одоо энэ платформуд дээр Google өөрсдөө search engine-ийг бол хууль бусаар байрлуулаагүй. Учир нь гэх юм бол одоо энэ Bing ч юм уу те эсвэл бусад одоо search платформуд чинь Google-ийг бол барахгүй байна те. Одоо өрсөлдөх бол боломж байна. Гэхдээ чанарын хувьд бол барахгүй байна. Бусад одоо энэ ашиглаж байгаа компаниуд чинь Google-ийг өөрсдөө одоо ашиглаж сонгоод байгаамаа гэдэг шалтгаанаар бол даваа заалтсан юм байлээ. Тэгээ энэ хэрэг бас энэ одоо бараг 3 сарын дараа гэхэд бол ингээ үргэлжлээд явж гин. Хэрвээ тэгээд энэ хэрэг бас шийдэгдэх юм бол ер нь iPhone дээр ч гэсэн default search engine бол шинээр орж ирэх магадaltaй болж байгаа. Тэгээд Google-ийг бас хоёлаа ярьсан. Өнгөрсөн 7 хоногт бол бараг Apple-ийн одоо том ивент болсон. Тэр нь бол Google-ийн одоо ялангуяа Google одоо сонирхогчдод дээрээс нь хэмэл оюун сонирхогчдын хувьд бол энэ мэдээлэл дээр бол одоо энэ ивент бол нэлээд том
юу болж гарч ирсэн. Ер нь хоёлаа өнгөрсөн дугаарууд дээр Gemini ярьж ирсэн. Ер нь бүх Google-тэй холбоотой Nana Bananas гэдэг юм уу томоохон өөрчлөлтүүдийг ярьж ирсэн. Тэгээд өнгөрсөн 7 хоногт бол энэ ивентийн үеэр Google бол бараг л Google ингээд AI center-д буюу одоо химэл оюун ухаанд төвлөрсөн юу шинжтэй боллоо гэдгийг бол баталсан. Хамгийн нэгдүгээрт бол энэ Google search бол өөрчлөгдөж байгаа. 25 жилийн турш өөрчлөгдөөгөө байсан search engine дээрээс нь бас Google-ийн search хийдэг загвар нь бол бүр ингээ бүхэлдээ өөрчлөгдсөн. Анх бол нөгөө keyword бичээд тэгээд тэнд нь тохирсон одоо линкүүдийг бол Google-ийн зүгээс олж өгдөг байсан болвол энэ мөр бүхэлдээ өөрчлөгдөд ер нь химэл оюун ухаанаас асуулт асууж байгаа юм шиг Google-ээс асуух одоо хэрэгтэй болж ирж байгаа. Тэгээд энэ нь бас юутай вэ гэхээр Gemini одоо бол мэдээж ингээ холбогдоод цаашдаа үргэлжлүүлээд явна. Гэхдээ хэрэглэгчийн хандлага бол одоо бол хизээч одоо Google-ээс хараад нэг үг хайдаг одоо хүм байхаа болцсон. Заавал одоо за би ингээд талх авч идэх гэсэн тэр талхны бэкерийн зөвөрөө энэ талхны бэкерийн зөвөрөө тийш яаж явах вэ гэдэг чим ингээ бүтэн өгүүлбэрээр ингээ хариулт одоо асуулт асуудаг болцсон. Үнэ цаг үед бол Google заавал энэ search engine өөрчлөх ингээ хэрэг гараад intelligent team search box бол нэмж гарч ирсэн. Мэдээж энэ одоо Google-ийн бүх шинжилтүүдийг яриад бол хоёул дуусахгүй. Одоо интернетээр гэсэн мэдээллүүд нь тарсан байгаа. Гэтэ бас нэг сонирхолтой мэдээлэлээс нь Google-ийн энэ 24/7 ажиллах AI-г бас танилцуулсан байгаа. Энэ нөгөө илүү ингээд тасралтгүй одоо веб чиглэлд бол ажиллана, шинэ мэдээллүүдийг трак хийн. За тэгээд дээрээс нь та одоо ингээд за тоглолтын билет ингээд авах хэрэгтэй. Тэгтээ ингээд тоглолтын билет олохгүй байх юм бол хэрвээ хамгийн одоо хямдхан тэг хамгийн гой судалтай тоглолтын билет ингээд юу яах юм бол асуух юм бол эсвэл за ингээ олдох юм бол надад мэдээ дээр гэх юм бол Google энэ дэр чин track хийгээд тэгээд хамгийн боломжит опшн нь бол нэг хэдэн цагийн дараа танаар ингээ мэдэгддэг байх жишээ нь болж өөрчлөгдөж байгаа юм байна. За тэгээд Gemini Flash гэдэг 3.5 version бол гарсан. Энэ нь бас нэлээд хөгжүүлэгдэж гарсан. Одоо ер нь бол GPT-ийн кодекстэй бас өрсөлдөх хэмжээний болж гарч ирж байгаа. Кодингийн систем нь бол нэлээд сайжирсан юм байлээ. За тэгээд эцсийн бас нэг юм хэлэхгүй болохгүй зүйлс нь Gemini Omni гэдэг нэг гарсан. Энэ нь бол видео бүтээдэг платформ. Гэхдээ нөгөө Nana Banana интерес юугаараа ялгаатай вэ гэхээр одоо тийм генетик бүн дээрээс энэ дүрслэл дээр бол нэлээд анхаарч өгсөн бүр ингээд цогц хэмжээний image, text, sketch, voice зэргийг бол ингээ ашиглаад маш өндөр чанартай тэгээ маш одоо detail based юм юуг бол видеог танд бүтээж өгөх боломжтойгоор ингээ гарсан юм лээ. Тэгээ мэдээж бол ингээ нүдний шээлтэй одоо ингээ маш олон YouTube AI search гэдэг ч юм маш олон ийм төлсүүдийг бол нэлээд Google ингээд танилцууллаа. За тэгээд ерөнхийдөө бол нэг иймэрхүү мэдээллүүдийг багцлаад хүргэсэн байна. Тэгээ бас нэг жижиг нэг одоо funny нэг мэдээ байгаа нь ингэж гинэ. Ер нь одоо та сүүлийн интернет очинд харсан бол нөгөө химэл оюун ухаанаар бүтээж байгаа ингээд царай те эсвэл ингээд хүмүүсийн рилийг ингээд рилийнхэн царайг ингээд химэл оюунжуулаад ингээд гой өөгүй одоо те смут ингээд фейстэй болгодог болцсон. Тэгээ сүүлийн үед гоо сайхны имэйлгүүд дээр нэг асуудал ингээд гарч ийн гээл л те хүмүүс ингээд өөртөөхөө ингээд одоо фильтрэд AI фильтрэд ингээд имиж аваачингуудаа би яг энэ хүн шиг болмоор байна гэд аваачааг нь л те энэ дээр бүр ингээд одоо инженерийн анхааруулж байгаа AI face ингээд нэлээ ингээ эрчимтэй тренд болж ирж байгаа гоо сайхны имлэгүүд дээр тэгээд ингээ өөгүй арьстай симметрик нүртэй хурц ингээ хэлбэрийн V shape-д ирүүтэй жижигхэн ингээ хамартай ингээ гой хацрын ингээ ясн ингээ тавааж гарсан ч гэдэг ч юм аа. Гэхдээ эмчнэр юуг ингээ бас зөвлөд байна өнгөр BT стандарт гэдэг чинь арай өөр зүйл шүү дээ тий. Хичнээн ингээ яа ингээ бүтээгээд таны царайг ингээ гоё болгоод гэхдээ тантай адилхан мөртөл болгож байгаа хэрнээ яг бодит байдал дээр таны одоо яс тий ингээд өгөгдлийг чинь яг ингээд 100% хэмэл нийцүүлж ингэж өөрчлөх боломжгүй шүү гэсэн анхааруулгыг ер нь ингээд нийтлээд энэ нэлийн бас өнгөрсөн 7 хоногт ийм энэ нийтлэл Guardian дээр байсан нийтлэл санагдчихээн. Тэгээд нэлээд бас ингээ хүмүүсийн одоо жоохон фаны байдлаар явах шиг боллоо тийм ингэж. За тэгээд дараагийн мэдээ бол ер нь өнгөрсөн 2026 он гарах үеэр нэлээд хайптай гарснаас хойш нэлээд хайптай байгаа. SpaceX-ийн ер нь IPO-ийн талаар мэдээлэл байгаа. Тэг хамгийн анхны проспектус ингээ гаргаж байгаа шиг байна. Тэг энэ ер нь юу болоод байна? IPO-ийн талаар мэдээлэл хөлөө ярилцаад эхэллээ. Энэ жилийн хамгийн том одоо яригдж байгаа IPO-нуудын нэг нь бол яхахгүй одоо SpaceX, нөгөөх нь Anthropic, тэгээд бас OpenAI байгаа тий. Тэгэхээр SpaceX ямар ч лсэн хамгийн түрүүнд гарахыг хичээж байх шиг байна. За
тэгээд энэ 5 сарын 20-нд ерөнхийдөө ямар нэгэн одоо stock exchange хөрөнгийн биржид IPO хийхин тулд заавалчгүй ихлэ нэг prospectus гэдэг юм бичдэг. Нэг тийм репорт байгаа. Тэгээ энэ репортыг болохоор англиар зүгээр S1 гэдэг кодтой байдэ. Тэгээ S1 гэдэг S1 репортыг сая 5 сарын 20-нд бичсэн байна. За тэгээд тэрийг бид нар бүгд ерөнхийдөө одоо хөрөнгө оруулагчтай уншиж үзлээ. За тэгээд энэ IPO-нд баг хамгийн эрттэй гэхэд 6 сарын 12-нд гэхэд Америкт 2 төрлийн stock exchange байгаа. Хөрөнгөний бирж. Нэг нь болохоор New York Stock Exchange, хоёр дахь нь болохоор Nasdaq гэдэг. Тэгээд Nasdaq-ийн одоо хөрөнгөний бирж дээр бол өөрийнхөө компаниг бол IPO хийх гэж шиг байна. За тэгээд одоо яг энэ Elon Musk болон арт талд нь ажиллаж байгаа хөрөнгө оруулалтын банк нь бол Goldman Sachs аа. За тэгээд энэ хоёрын одоо хэлж байгаа нь үнэхээр үнэн бол одоо тухайн компани SpaceX-ийн үнэлгээ 1.175-аас 2 триллион долларын үнэлгээтэй байж магадгүй гэсэн одоо яриа байна. За тэгээд арт түмнээс буюу одоо нийгмээс олон нийтээс 40-оос 50 тэрбум долларын одоо мөнгө хөрөнгө босгох ийм зорилготой байгаа. За тэгээд хэрвээ энэ хоёр үзүүлэлт үнэхээр үнэн байж чадвал мэдээж одоо хүн төрөлхтний түүхэнд хамгийн том үнэлгээтэй одоо IPO хамгийн бас их хэмжээний хөрөнгө босгосон IPO болох боломжтой байна. Нөгөө Elon Musk-тай холбоотой мэдээ уншижсэн чи хэрвээ энэ IPO амжилттай болох юм бол нөгөө дэлхийн хамгийн анхны их 80-ын одоо долларын их 80-т төрнө гэдэг мэдээ байжсэн. Тэгээ компаниас гадна нэг хүн ч гэсэн айгу баян болох нэ гэж те. Тэгээ хоёлаа мэдээж үнэлгээний талаар ярина. Гэхдээ SpaceX-ийн голлох нөгөө бизнесүүдийн талаар хоёлаа эхэлж ярьсан зөв юм болоо. Тэгээ энэ дээр маш олон одоо үнэлгээ компаниуд дурдж байгаа шүү. Гэхдээ миний ойлгосноор бол Starlink хамгийн голлох одоо хүчтэй компаниар бизнесээр тодорч гарч ирж байгаа шүү лээ тий. Тий, яг хоо зүгээр чи Америкт ингээд Нью-Йорк ч юм уу гудамжаар ингээд яваад хүмүүсээс тий ингээд асуулт асуу гэж бодъё л та. Ер нь SpaceX гэж одоо ямар компани юм бэ? SpaceX гэх ингээд та бодохоор таны толгоонд хамгийн түрүүнд орж ирж байгаа одоо бүтээгдэхүүн ч юм уу тий юу байх вэ гэх юм бол ихэнх хүмүүс яг тэр нөгөө rocket ship-ийг л ярих бах тий. Пуужин гэж бол бодох бах. Тэгээ пуужин тэр space гээд тэгэхэд тэрнээс гадна бас нэг айгуу том бизнес байгаа. Тэр нь болохоор чидрэн хальт уртлаа Starlink гээд. Starlink нь болохоор зүгээр л одоо сансар огторгууд дээр байгаа интернет түгээгч гэдэг ерөнхийдөө ойлгож байна тий. Зөндөө олон satellites одоо сансарт байгаа. Тэгээд тэр нь болохоор интернет түгээгээд дэлхийд даяар интернет түгээгээд байж байгаа. Тэр нь болохоор хоёр дахь бизнес. Гурав дахь бизнес нь болохоор нэлийн шинэ бизнес. Энэ бизнес нь 2 сард Elon Musk яг SpaceX-ээр дамжуулаад өөрийнхөө XAI гэдэг компанийг худалдаж авсан. XAI гэдэг компанийн доор болохоор за бидний мэдих Grok байгаа. Тэ яг Химэл оюуны лаб байгаа. Тэрэн дээр нэмдэг нь бас дата центр байгаа. Colossus дата центр гэдэг Memphis-т 220 мянгаад орчим Nvidia-гийн одоо чипийг дотор нь ингээд суурилсан байгаа. Дэлхийн хамгийн баг том ийм яг concentrated яг химэл оюухан зориулагдсан specific AI data center гэдэг team data center байгаа. Тэгээ гурав дахь нь болохоор Twitter буюу за эсвэл X юм уу те X аа. Тэгээд энийгээ болохоор сая 3 сарын өмнө 250 тэрбум доллараар өөрийнхөө компанийг SpaceX руугаа жоохон шаханы баягаар зарсан байхгүй. Тэгэхээр өнөөдөр SpaceX гэдэг компани гээд хараад үзэхээр 3 төрлийн бизнесээс бүрдэж байгаа. Нэг нь болохоор Space гэдэг нэртэй. Тэр Space дотор нь болохоор одоо яг тэр нөгөө пуужингууд нь байгаа тий. За тэгээд хоёр дахь нь болохоор Starlink буюу интернет түгээгчийн бизнес. Гурав дахь нь болохоор XAI гэдэг энэ химэл оюухан бизнес. За тэгээ энэ гурвыг зүгээр том зураг ингээ хараад үзэх юм бол Starlink буюу энэ интернет түгээгч нь болохоор яг гол одоо cash engine буюу яг мөнгө үйлдвэрлэдэг division нэг байхгүй юу. Тэгэхээр салбар байгаа. Энэ нь болохоор жилд нэг 11 тэрбум долларын орлого оруулж ирдэг. За нэг 4 тэрбум долларын ашигтай. Жил болгоныг 50% өсөж байгаа.
бас нэлээд сайн бизнес байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ дэлхийд бараг 160-аад гаруй ингээд орны дээр тэр сателлайтууд нь ингээд бий болцсон байгаа. За тэгээд нийт хэрэглэгчийн хүрээ бараг 3.3 тэрбум хэрэглэгчдэд өнөөдөр өөрсдийнхөө интернетийг цацж байгаа. Яг жинхэнэ одоо ашиг олборлж байгаа хэсэг нь байгаа. Space нь болохоор энэ Falcon 9 гэдэг пуужин. Энэ пуужин болохоор reusable пуужин гэж байгаа байхгүй юу? Дахин одоо өөрийгөө хэрэглэж болох пуужин гэж байгаа. Тэгэхээр яг пуужингаа бол бүр том зураг хараад гэх юм бол ингээд 3-9 хуваагдсан юм л л дээ. За тэгээд яг ингээд дээшигээ ингээд одоо задраа ингээд явахад хамгийн дээшигээ эхний доорх нь ингээд задраад тэгээд яг сансар дээр очихороо тэр дээрх одоо бас нөгөө нэг хамраанаас задраад ингэж байгаа. Тэрнийх нь энэ хамгийн доотлох нь энэ задарсан хэсэг нь болохоор буцаад хүрээд ирж байгаа байхгүй юу? Буцаад тийм. Тэр нь бол одоо урд өмнө түүхэнд бол тэрийг дандаа алдчихдаг байсан. Тэрийг буцаж хүжээд тэр нь одоо өнөөдөр reusable буюу дахин хэрэглэх боломжтой. Тэгээ энэ 34 удаа жишээ нь trip нэг тим юмд явцсан байгаа байхгүй жишээ нь. Тэгээ тийм учраас эн чинь нөгөө эдийн засгийн хувьд хамаагүй бас одоо хэмнэлттэй. За тэгээд ирээдүйд болохоор бүр Starship гээд энэ пууж нь бол ингээд бүхэлдээ reusable дахин хэрэглэх боломжтой энэ пууж одоо үйлдвэрлэж байгаа. Үйлдвэрлэл буцаад ирнэ гэсэн үг тийм. Гэхдээ энэ нь бас яг өнөөдөр бол ашигтай бизнес бол биш, бас мөнгө алдчихж байгаа. Тэгэхээр ирээдүйд энэ Starship бидэр нь бий болох юм бол яг ашигтай болж магадгүй гэдэг. За тэгээ 3 дахь буюу энэ за XAI гэдэг энэ хэмэл оюухны салбар нь бол зүгээр л зөвхөн одоо мөнгийг зүгээр ингээд англиар бол burning machine гэж байгаа. Тэгэхээр зүгээр мөнгийг шатаадаг бизнес. 2025 онд нийт 12 тэрбум долларын алдагдaltaй байсан тий. Тэгэхээр энэ Starlink гэдэг энэ интернетийнхаа яг одоо ашигтай бизнесээ бүгдийн энэ бусад хоёр бизнесээ одоо дэмжих гэж яг бол нөгөө хоёр бизнес нь маш их тэрбум долларын алдагдaltaй байна өнөөдөр бол. За ийм нэг том зургаар 3 бизнестэй компани байна. Бизнестэй холбоотой дахиад нэг юм асуухад Elon Musk-ийн одоо оролцоо хэрэг байгаа вэ? IPO хийсний дараагаар хяналтаа ер нь хадгалж чадах уу гэдэг асуулт байсан. Хоёрдугаарт нь дээрээс нь prospectus дээр юу орж иж байгаа гэхээр нэг юм сонирхолтой юм орж ирсэн байсан шүү дээ. Нөгөө Mars-ын колон гэдэг одоо тэр урт хугацааныхын зорилгот нь тэгээ хэрвээ Mars-ын колоныг колончилж ингээд бараг чадах юм бол энэ ашиг нь бараг 10 дахин 100 дахин жилийн нугална гэсэн зорилготой байсан. Тэгээ энэ бас ер нь хэрэг бодит одоо зорилго юм бэ гэдэг дээр хойлоо энэ хоёр асуултыг жоох ярих юм бол за тэгээ эхнийх нь асуулт болохоор нийт 1.175-аас 2 триллион долларын үнэлгээтэй IPO одоо хийгдэж байна. Тэрнийх нь 80 тэрбум доллар нь л өнөөдөр болохоор арт түмэнд худалдаалагдана. Тэгэхээр үлдсэн үнэлгээ нь болохоор одоо private буюу хувийн байна гэсэн үг. Тэгэхээр float гэж ярьдаг байхгүй юу? Нийт компани чинь одоо хэдэн хувь нь өнөөдөр яг арт түмэнд ингээ float хийж ийн вэ гэд тэр нь болохоор 5% ч хүрэхгүй байгаа байхгүй юу? Тэгэхээр тэргүй арт түмэн бол SpaceX гэдэг компанийг одоо нөлөөлөх ямар ч боломжгүй гэсэн үг. За тэгэх юм бол за арт түмэн угаасаа 4-5% юм бол үлдсэн 95%-ийг өнөөдөр хэн эзэмшиж гинэ вэ гэхээр за зөндөө олон institutional одоо хөрөнгө оруулагчид ингээд байна тий. За тэгтээ ямар нэгэн одоо асуудал гарч ирэхэд стратегийн том одоо шийдвэр ч юм уу асуудал гарч ирэхэд тэрэн дээр ингээд нөгөө vote хийн штэ тий. Санал болгоно. Тэр санал болгож байгаа vote нь болохоор хоёр төрлийн shares байгаа. Эхнийх нь болохоор А төрлийн хувьцаа, хоёр дахь нь болохоор Б төрлийн хувьцаа. Тэгэхээр А төрлийн хувьцааг өнөөдөр эзэмшиж байгаа хүмүүс болохоор нэг хувьцаа, нэг share, биш нэг хувьцаа, нэг vote гэж байгаа байхгүй юу? Б төрлийн хувьцааг эзэмшиж байгаа хүмүүс болохоор нэг хувьцаа нь 10 vote-тэй тэнцвүүц. За ёо. Тэгэхээр энэ Б төрлийн хувьцааг эзэмшиж байгаа хүн айгүй хүчтэй байгааз энэ Б төрлийг өнөөдөр 93%-ийн Elon Musk эзэмшинэ. Тэгэхээр дараа нь нийтдээ компаниар наваад үзэх юм бол нийт voting 85%-ийг өнөөдөр Elon Musk IPO хийснийхаа дараа эзэмшинэ. За тэгэхээр би бас Cloud-аас яг надад ч асуусан. Ер нь энэ компаниг одоо том шийдвэрүүд байна те. Хэнийг ер нь хэн Elon Musk одоо юу чадвартай вэ? Powerтай байна. Бусдын зүйл нь одоо бусад арт түмэн ч юм уу тий бусад хөрөнгө оруулагч юун дээр илүү одоо юу powerтай байна гэхээр эхнийх нь ингэж Fire Musk CEO буюу за Elon Musk-ыг өнөөдөр халах боломжтой юу? Захирлаар impossible ямар ч боломжгүй. За тэгвэл Elon Musk-ийн нөө chairman гэдэг бас байгаа шүү дээ. Elon Musk чи өнөөдөр chairman, CEO тэгээ CTO заяа. Chairman-оор нь халах ямар боломж байна уу?
impossible ямар ч боломжгүй. За Elon Musk ямар нэгэн том компанийн худалдаа авалт хий. Сая одоо шууд SpaceX-ээр дамжуулаад өөрийнхөө XAI гэдэг хувийн компани 250 тэрбум доллараар зүгээр үнэлэл авчиж байгаа байхгүй юу? Энийг ямар нэгэн хүн блок хийх боломжтой юу? Impossible. За тэгээд хувьтай юм биш үү? Тузын гişүүд байгаа. Тузын гişүүд нь бүгд Elon Musk хүмүүс. Тузын гişүүдийн хүмүүсийг ямар нэгэн байдлаар одоо солих боломжтой юу? Impossible. За одоо чинь Samsung дээр янз бүрийн ингээл одоо нэг class action suit union дээр болоод байгаа те иймэрхүү байх боломжтой юу? 0. Тэгсэн чинь би тэгээ асуухгүй юу? Тэгвэл ер нь одоо энгийн хөрөнгө оруулагч яг ямар одоо бенефит хүртэж байгаа. Бенефит буюу ямар одоо чадвартай юм бэ те? Юу хийж чадах вэ гэсэн чинь та хувьцаагаа зарч чадна гэж. Ерөөсөө ийм л чадвартай байх нь нэгдүгээрт. Хоёр дахь асуулт нь болохоор Маскийн колон. Марсын колон буюу Маскийн колон те бараг. За манай Elon Musk ийм нэг юутай dream гэх юм уу? Мөрөөдөл нь байгаа шүү дээ те. Тэр мөрөөдөл нь болохоор нэг айцнаас үүдэлтэй. Тэр айц нь болохоор хизээ нэгэн цагт ямар нэгэн байдлаар одоо бидний оршиж байгаа энэ дэлхий Earth те одоо ямар нэгэн байдлаар устж үгүй болох боломжтой extinction. Тэр extinction яаж үүсэх вэ гэхээр зөндөө олон байдал болно. За COVID шиг тэрнээс хамаагүй хүчтэй эпидемик гараад ч юм уу те. Эсвэл дэлхийн 3 дугаар дайн бий болоод нэгнийгээ нюхтэй ч юм уу. Эсвэл хиймэл оюухан гарч ирээд бидний бүгдийг устгах ч юм уу. Ямар нэгэн байдлаар одоо хүн төрлөختөн устна. Хүн төрлөختөн бүгд концентратед байдлаар зөвхөн ингээд нэг газар оршин тогтно гэдэг чинь өөрөө эрсдэл. Тэгэхээр plan B буюу одоо өөр газар бид нар ямар нэгэн одоо хабитатыг үүсгэх ёстой гэж байгаа. Тэгэхээр тэр нь болохоор өнөөдөр Марс бий болно. Марст болохоор дараагийн 200 жил гэхэд чөлөө хэдэн жил тэрийг март санахгүй байна. Ямар ч л байсан өөрөө өөртөө тэтгэх чадвартай self sustaining гэж байгаа. Тийм 1 сая одоо хүн популяцийг Марст бий болгоно гэж байгаа. Тэгээд тэр бол одоо Elon Musk-ийн хамгийн том мөрөөдлийнх нь нэг. Тэгэхээр тэр нь бол яа харахгүй яг энэ SpaceX-ийн одоо IPO дотор мөрөөдөл дотор ингээд бас яригдсан зүйл байгаа. Тэгэхээр яг бодит байдлаар юу ийш шүү дээ. Одоо ингээд бодит байдлаар хараад үзэх юм бол эн чинь нэлээд урт хугацааны бас дээрээс нь хийсвэр асуудал болчиход байгаа тий. Биелэлтийн хувь нь нэлээд бага. Гэтэ мэдээж үүсэхгүй. Тэгээ үргэлжлүүлээд яг энэтэй холбоотойгоор ер нь IPO-гийн одоо 1.5-аас 2 их 80 долларын энэ үнэлгээ нь өөрөө яг бодит юм уу? Тэгээ дээрээс нь хөнгөр бол одоо оруулагч хувьцаа худалдаж авч байгаа хүмүүсийн үднээс хараад үзэх юм бол ямар эрсдлүүдийг ингээ хүлээж байгаа юм бэ? Тэгэхээр хөрөнгө оруулагчийн үүднээс ингээ харах юм бол ямар нэгэн компани чи хөрөнгө оруулалт хийхдээ нэг л асуулт асууна. Энэ үнэлгээ зөв үнэлгээ юу, буруу үнэлгээ юу? Энэ үнэлгээ одоо өндөр үнэлгээтэй байна уу? Бага үнэлгээтэй байна уу те? Overvalued or undervalued. Тэгэхээр хүн болгон надтай ер нь хүн болгон энэ дээр бол санал нэг байгаах. Crazy overvalued тий. Overvalued энэ бол маш өндөр үнэлгээтэй орж ирж байна. За яагаад вэ гэх юм бол нөгөө multiple хоёулын дээр тэгтээ үнэлгээний multiple тэгэхээр уг нь бидний хардаг multiple нь болохоор EV to EBITDA гэдэг байхгүй. EV гэдэг нь тухайн компани нийт үнэлгээг хуваадаг нь тухайн компани одоо ашиг. Тэгсэн чинь энэ компани ашиггүй. Тэгэхээр тэр multiple нь угаасаа ойлгомжгүй болчихж байгаа. За тэгвэл ашиггүй компаниг яаж үнэлгээ хийх вэ гэхээр орлого дээр нь зөвхөн орлого дээр нь буюу revenue те орлого дээр нь үнэлгээ хийж болно. За орлого дээр нь үнэлгээ хийх юм бол 2 триллион долларын өнөөдрийнх нь ингээд байгаа орлого дээр нь хуваагаад үзэх юм бол тэр multiple нь 95 таа гарч ирж байгаа байхгүй 95x. За тэгсэн чинь Apple өнөөдөр хэдтэй вэ гэж бодож байна. Apple өнөөдөр 8. Тэр multiple нь өнөөдөр 8 зүгээр 8 10-аас доош. За Nvidia гэдэг компани өнөөдөр нөгөө маш их одоо growthтэй тий өсөж байгаа дэлхийн 1 номерын хамгийн өндөр үнэлгээтэй компани гэхэд 25x. Тэгэхэд SpaceX зүгээр тэнд 94-гээ явж байгаа байхгүй юу? Тэгээ бодоод үзэхээр бүр ингээд угаасаа ямар ч утгагүй заяа. Өнөөдөр ямар ч ашиг хийгээгүй компани, ашиггүй. Компани шууд 94-ийн ингээ мултиплаар 2 триллион долларын үнэлгээд ингээд зориод байгаа байхгүй юу. Тэгэх юм бол тэгвэл Elon Musk яг юу амлаад байгаа гэдэг том асуулт байгаа. Өнөөдрийг амлаагүй маргаашийг амлаад байгаа байхгүй юу. Тэгэхээр маргааш Elon Musk юу амлаж ийнө вэ гэхээр 3 зүйл амлаж байна. Эхнийх нь амлалт болохоор
point to point travel on Starship гэж хэлж байгаа. Point to point гэдэг нь яадаг вэ гэхээр за одоо би Сан Франциско руу явах чинь тий. Солонгосоос Сан Франциско руу би өнөөдөр 14 цаг явна тий. Тэрний оронд өнөөдрийн биш ирээдүйд Elon Musk-ийн энэ Starship гэдэг би пуужингаар дэлхий дотор ямар ч хотоос ямар ч цэг рүү 1 цагаас доор явах боломжийг үүсгэн гэж байгаа. Тэр нь дэлхий дотор юм уу те? Тэр тусмаа бүр яг Нью-Йоркоос Шанхай руу 39 минутанд явна гэж байгаа байхгүй юу. За тэгэхээр энэ нэг том амлалт нь байна заяа нэгдүгээр. Хоёрдугаар болохоор data center. Одоо SpaceX-ийг зүгээр химэл оюуханы infrastructure буюу дэд бүтцийн компани гэж одоо өөрөө бүр ингээд томьёолоод байгаа тий. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр data center-ийг чи ингээд бодоод үзэх юм бол data center-ийн хамгийн том 3 юу байгаа. Зардал байгаа, өртөг байгаа. Эхнийх нь өртөг нь болохоор дотор нь байгаа Nvidia-гийн chip тий. Хоёр дахь нь болохоор эрчим хүч. Яг үнэ. Гурав дахь нь болохоор cooling. Одоо тэрийг cool хийх хөргөгч тий. Тэгсэн чинь манай яаж юм нэхээр би энэ бүх data center-уудыг зүгээр сансарт барина гэж байгаа байхгүй юу. Тэгэх юм бол эрчим хүч нь болохоор solar energy заяа. Тэгснэ cool нь болохоор угаасаа сансарт cool гэдэг юм байна. Угаасаа vacuum гэж байгаа байхгүй. Энийг хийнэ гинэ orbital data center гэж байгаа. Гурав дахь нь болохоор бүгдээрээ Mars дамжрээ. За тэгээ энэ гурвыг би бий болгох юм бол одоо total addressable market гэх буюу нийт зах зээлийн үнэлгээ одоо миний энэ компани нийт зах зээлийн байж болох одоо эдийн засгийн үнэлгээ өөрөө 30 триллион доллар гэж байгаа. Одоо буюу 30 их 80 тийм 30 их 80 гэж байгаа байхгүй юу. Тэгэхэд миний 2 триллион юу юм бэ гэж байгаа байхгүй юу. Ийм амлалт өгч байна. Хин авах вэ гэхээр Elon Musk-ыг чи өнөөдөр бүр яг нөгөө супер фанууд байгаа шүү дээ. Тэр фанууд нь бол энэ одоо хувьцааг өнөөдөр авах нэ. Өнөөдөр энэ 94 мултиплтай байна уу? 9 мултиплтай байна уу? 1000 мултиплтай байна уу? No one cares гэж харж байна. Маш сонирхолтой. Гэхдээ бас нэг ингээд асуулт байгаа шүү дээ. Ер нь хоёлаа одоо жоох энэ сэдвийг жоохон дүгнээд ярихад нэг сараас хойш ер нь өнгөрсөн жилээс хойш л ингээ 2026 оны хамгийн топ сэдв болвол SpaceX-ийн IPO яхарахгүй мөн байсан. Тэгээ энэ дээр бас маш олон одоо сул тал болон даваа талын байр суурьд хүмүүс илэрхийлж ирсэн. Тэгээ ер нь SpaceX IPO хийх болсон яг гол шалтгаан юу юм бэ? Заавал одоо IPO хийгээд ах шаардлага байгаа юм уу гэдгийг энэ сэдвээр өгнөд харилцъя. Хэдэн шалтгаан байна? Эхнийхэн шалтгаан болохоор манай хүн private equity буюу одоо хувийн хөрөнгө оруулалт буюу мөнгө босголтой тэр ер нь салбарыг хамаг мөнгөний ер нь босгоод аваад дуусчлаа. Тэгэхээр одоо арт түмэн рүү хандах хэрэгтэй болж байна. Нэгдүгээр. Хоёрдугаар болохоор яг энэ химэл оюухан data center яг энэ AI-гийн нэг юм одоо frenzy яваад байна штэ. Энэ үеийг ашиглаж өндөр үнэлгээтэй одоо хөрөнгөний биржээр гарах хэрэгтэй гэдгийг бол угаасаа ойлгоцсон байна. Тайминг буюу энэ зөв цаг хугацаа. Гуравт бол ямар нэгэн байдлаар өнөөдөр би сайн алтманд шүүхтэр хожигдож болно. Гэтэ маргааш би ямар ч лсэн бирж дээр бол чиний өмнө гарнаа тий. Anthropic OpenAI-гаас ямар ч лсэн өмнө өөрөө IPO хийн. Тэгэхгүй бол өнөөдөр болтгоо хоёлаа тий. Хоёлаа нэг $100 байлаа гэхэд $100 өнөөдөр тий технологийн одоо хэдэн компанид өнөөдөр би өгөх вэ тий. Одоо мөнгөтэй байгаа дээр нь тэр хүмүүсийн мөнгийг тий OpenAI Anthropic гарахаас хамгийн түрүүнд хийнэ гэдэг байна шүү дээ тий. Өөртөө татъя гэж байгаа. За энэ дээр бас нэг том асуудал байгаа. Сэдв байгаа. Энэ сэдвийг гэхдээ хинч ярихгүй байгаа. Энэ сэдв нь юу вэ гэхээр чи бүр өөрөө ч мэдлэхгүй чиний ямар ч одоо юугүйгээр шийдвэр гаргах одоо шиний шийдвэргүйгээр автоматар чиний мөнгийг SpaceX руу хөрөнгө оруулах боломжийг бий болгоцсон. Ойлгоход хэцүү байгаа. Сон сонсож байгаа. Яаж юм нэхэрэ Америкт ингэдэг байхгүй юу? Америкт одоо чи нэг ажилд орлоо штэ. За би Morgan Stanley компаниг оронгууд миний нөгөө ирээдүйн нөгөө нэг одоо pension fund те одоо тэтгэврийн сан гэдэг байгаа. Тэгэхээр тэр тэтгэврийн сан яадаг вэ гэхээр та сар болгон нийт цалингийнхаа за 5% тэтгэврийн сан руу ингээ явуулаа. Тэгэх юм бол өсгөнө. Тэгээд Morgan Stanley болохоор тэрний чинь яг 5% та матч хийнэ гэд. Тэнгууд за би $10,000 цалинтай байлаа гэх юм бол 5% за whatever те. За тэгээд тэр нэг мөнгө вэ штэ. Тэр мөнгийг болохоор би хаана хийдэг вэ гэхээр дандаа тэр нөгөө индексүүд рүү хий гэдэг байхгүй юу. Тэгээд ингээд яг шинэ ажилд оронгууд тэр индексүүдийг ингээд бүр нөгөө нэг өөрөө сонгодог байхгүй юу. За тэг ямар ч хамаагүй индексийг би сонглоо гэж бодё. BlackRock ч юм уу. За сонглоо гэж бодё. Тэнгууд тэр BlackRock чиний $100-ыг авангуудаа дараа нь яадаг вэ гэхээр чиний өмнөөс
Америкийн одоо хувьцаарууд руу арилжаж чиний өмнөөс одоо арилжаалж хийдэг байхгүй мөнгө хийдэг хөрөнгө оруулалт гэсэн үг. Тэрний яадаг вэ гэхээр тэд нар бол яг ингээд хувьцаа сонгоод хийгээд байхгүй илүү зүгээр нэг тентхийн нэг том одоо индексүүдийг зүгээр mirror хийгээд копидод ингээд хийгээд байдаг байхгүй. Тэгэхээр тэн дээр хоёр том индекс байна. Нэг нь болохоор S&P 500 байна. Нөгөөх нь болохоор Nasdaq-ийн 100 байна заяа. Одоо тэгэхээр яана вэ гэж штэ. Nasdaq саяхан өөрийнхөө дүрмийг өөрчилсөн. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр тэр Nasdaq 100 гэдэг нэг тийм Америк дээр байгаа хамгийн өндөр үнэлгээтэй технологийн 100 компани. Тэр 100 компани руу орох нэг тийм Nasdaq 100 руу орох нэг тийм критерий байдаг байхгүй шаардлага. Requirement. Тэр requirement нь болохоор доор хаяж тухайн ямар нэгэн компани хөрөнгөний бирж дээр арилжаанд орсныхоо дараа доор хаяж 3 сар ч илүү 1 квартал одоо хүлээдэг байхгүй юу. Тэгсэн чинь тэрийг саяхан заяа бүр сарын өмнө ч үлээ 2-7-ны өмнө 14 хоног болгоцсон. 14 хоног заяа. Тэгэн гут юу гэсэн үг вэ гэхээр SpaceX өнөөдөр яг үнэндээ 2 триллион долларын үнэлгээтэй компани уу үгүй юу? Nobody knows штэ. Maybe 100 тэрбум долларын үнэлгээтэй компани байж магадгүй who knows. Тэгэн гут тэр чинь 3 сар тэр маркет чинь энэ тухайн энэ SpaceX гэдэг компанийг чинь зөв үнэлгээнд нь хийх гэж одоо market correction явах хэрэгтэй байхгүй юу? Тэгэхгүй зүгээр арилжаан дээр ороод 14 хоногийн дотор SpaceX Nasdaq-ийн 100 руу S&P-ийн 500 руу орчин заяа. Тэгээд орох юм бол Америкт байгаа тэр 300 сая хүний бүх тэтгэврийн сангийн хуримтлал нь тэгтээ тэргүй SpaceX гэдэг компанийг автоматар авах ёстой болно. Авах ёстой болонгууд тэнд чинь artificial demand generation гэж байгаа. Одоо хийсвэр эрэлт хөрөнгө оруулалтын одоо эрэлт бий болно. Тэрийг ингээ хараад үтсэн чинь 200 тэрбум доллар гарч ирнэ гэж байгаа байхгүй юу. Тэгэнгუთ SpaceX өнөөдөр үнэхээр 2 триллион долларын үнэлгээтэй байгаа үгүйнд баг хамааргүйгээр 14 хоног төвччихэд тэгтээ тэргүй 200 тэрбум долларын одоо шууд эрэлт гараад ирнэ ETF-с болоод. Энэ амар том шүү. Тэгээ яагаад Nasdaq ийм хийв? Энэ бол ард бас том лобби болох шиг боллоо гэж. Сүүлийн жилүүд угаасаа Elon Musk засгийн газартаа нэлээд хамтарч ажилланы бас үрдэн багах те. Тэгээ бас нэг асуух гэсэн асуулт нь яг хөө сэдвтэй жоохон ойролцоо. Гэхдээ ингээд том IPO энэ жил байгаа шүү дээ, тэ. Энэ одоо Anthropic тэ OpenAI гэл ер нь хэмэл оюухантай холбоотой энэ IPO чинь нэлээд том дөнгүүд яригдж байгаа өмнөхөөс энэ IPO ер нь зах зээл бэлэн байгаа юу? $1 million question тэ. Сая долларын асуулт байна. Сайн мэдэхгүй байна. Яг үнийг хэлэхэд зах зээл өнөдөр бэлэн байна уугүй байна уу? Хизээ хагаралт хоёлаа нөгөө хэмэл оюуханы одоо bubble AI bubble хагаралтын талаар бас нэлээд удаан ярьсан тий. Тэр хагаралт нь яг хизээ үүсхийн, хизээ тэр нь ботрохын тэрийг хэрвээ одоо мэддэг бас сайхан л байна. Тэгтээ зүгээр яг том зургаар ингээд хараад үзэх юм бол бүхэн энэ story тий. Энэ нэг юм story л яваад байгаа шүү дээ. Ер нь бол нэг тийм одоо үлгэр гэхгүй story тий. Тэгээ энэ storyг бол хүн болгоо ингээд buy into it те ерөнхийдөө хүн болгоо аваалах шиг байна. За тэгээд засгийн газар нэм амир дэмжээд тэгээд I don't know. Хүмүүс ихтэй нөгөө Anthropic дээр жоохон эрсдэлтэй л гэж хараад байгаа юм билээ. Бас хальт уншсан чинь сүүл нөгөө засгийн газартай холбоотой жоохон асуудалтай байгаа. Тэгээ энэ дээр засгийн газрын нэмжлэг IPO хийхэд нь хэр одоо хоригоо тавих нь уу гэдэг дээр бас хүмүүс жоохон анализ хийгээд байгаа юм байлээ. Тэгэхээр ер нь л энэ жил жоохон технологийн компаниуд хоорондоо баг тэгээд глобалыг биш баг хоорондоо дайцсан тийм юу болох гэж жил болох гээд шүүн сүүлийн 2 3 4 үйлрэл. Харин SpaceX амжиж 6 сарын 20 6 сарын 12 6 сарын 12. Иймэрхүү нөхцөл уур амьсгалд хөрөнгө оруулагч хүн хэрхэн одоо хөрөнгө оруулалт хийх ёстой вэ? Одоо технологийн концентрац болж байгаа үед, bubble болж байгаа үед institution хэрхэн хөрөнгө оруулалт хийх үү? За хувь хүн хэрхэн хөрөнгө оруулалт хийх үү гэд тэр бол нэлээд том сэдв. Тэгээд яг одоо бол хоёулаа ярихад бол бараг амжихгүй. Гэхдээ энэ бүгдийг базаад хоёулаа өмнөх дугаар дээр инх төртөө бол яг нэг цаг яг энэ дээр холбчихъя. Тий, холбчихъя. Яг энэ цаг яг энэ дээр бол ингээ нэг цаг ярьсан байгаа шүү. Тэгээд хэрвээ яг хөрөнгө оруулагч талаас илүү их сонирхож байвал тэр дугаарыг үзсэн дугаар болсон байлээ тий. Баярлалаа. За ойлголоо. Тэгээд энэ 7 хоног 2-7 хоногийн мэдээ ингээд дуслаа тэг утгагүй шинэ дугаараараа уулзцгаая. За тэгээ баярлаа. Bye bye. За.